Hi guys. Та бүхэн бичлэгээрээ Airbnb-ийн туршлагыг хуваалцах гээд би ирлээ. Жилийн өмнө Улаанбаатар хотын төвд яг ингэж Airbnb хийх зорилготойгоор байр худалдаж аваад тэгээд 10 сараас засвар энэ төрөд дуусгаад ерөнхийдөө Airbnb дээр байршсан гэсэн үг. За Airbnb гэдгийг бүгдээрээ мэдж байгаа байх. Гэхдээ би товчхон танилцуулъя. Airbnb бол жуулчид болон эсвэл бизнес ажиллаар явж байгаа хүмүүсийн очисон газарт өдрөөр ингэж байр түрээслэх, байшин түрээслэхтэй тийм боломжийг олгодог платформ байгаа. Тэр өдрөөр түрээслүүлж байгаа хүмүүс нь ингээд бид нар шиг юм энгийн хүмүүс байж болдог. Одоо өөрийнхөө байрны нэг өрөөгч юм уу, одоо эсвэл наад чиг ингээд хотын төвд ингээд хоосон байртаа тэрийг ингээд түрээслүүлдэг. Тэгээ тэр энэ хоёр хүмүүсийг нийлүүлдэг юм платформ байгаа шүү. За би 10 сард эхэнд ирчээд хамгийн сүүлийнхаа засварыг хийгээд decoration энтрээ тавиад тэгээд ерөнхийдөө 10 сарын ингээд дундуур байршсан байгаа. Тэгээ бэжэтэл яг нөгөө хост хийж байгаа хүн чинь яг яаж нөгөө мэдээж жоохон сандрын шүү дээ анх удаага хийж байгаа юм болохоор тийм болохоор би яаж бүклэгддэг юм бэ? Бүклэгдэхээр яг тэр аппликейшн дээр одоо энэ админ хост админы аппликейшн дээр утсан дээр тэг яг юу болд юм бэ гэдгийг би мэдхийн тулд хятад байгаа ажилчнаа угаад ингээд надад чи миний байран дээр 2 өдрийн букинг хийгээд өгөөч. Тэгээ би төлбөрийн чамд мөнгийг ингээд шууд юанаар хүчигээд тэгэж анх дахиалангууд яаж харагдд юм бэ? Яаж гестийн мэдээлэл энэ төр яаж харагдд юм бэ гэх мэтчлэн зүйлийг анх тэгж туршсан юм байна. Тэгээд байж л яг анхны жинхэнэ гест маань 10 сарын сүүлээр ахаа нэг солонгос эмэгтэй 2 өглөө 3 хоногор ороод орж исэн. Тэгээд та бүхэн миний сториг үзчихсэн бол санаж байгаах би анхныхаа зочинд бэлэг бэлтлээгээд хелэнгийн бэлтцэн энтергээд би стори хийжсэн тий. Тэгээ байж л 10 сар ч угаасаа нөгөө хэл жуулчлалын сезон аль үшээ дууссан яг тийм дуустал үед нь эхэлж байгаа болохоор би яг намайг юу хүлээж байгааг бас сайн мэдэхгүй тий. Зогсонгүй байх юм уу, дүүрэлттэй байх юм уу, ямар ч мэдээлэл авахгүй. Гэхдээ би яг энэ ажлыг хийн гэж зорьсон учраас ерөөсөө тэгж амир энэ тал дээр санаа зовоогүй. Юу болон тэр болно гээл тэгэл хүлээжсэн. Тэгээ байжсэн чинь тэр үеэр ингээд над руу нэлээд олон хятад хүмүүс бичсэн. Яг хятад гэдэг нь би яаж мэдсэн бэ гэхээр нэрийг нь харж байгаа харангуут чөлөөд нөгөө мессежийг нь уншихгүйгүүд яг нөгөө юанаар болж гарсан. Юан бодогддог болж тээ даашаад. Хятад хэлээр нөгөө Airbnb чинь host guest хоёр хоорондоо чатлж байгаа чатыг шууд автоматар орчуулдаг байхгүй юу? Тэр англи хэл рүү зарим хүмүүсийн нэрийг ингээ харангуут хятад хүн юм байна да гэж бодонгууд нөгөө автомат орчуулга off болгоод ингээ харангуут яг ханзаар бичсэн байгаа байхгүй юу? Яг ингээ хятад хүмүүс над руу жин байраа янз бүрийн мэдээлэл асуугаад бичиж байгаа юм л да байр чинь хааны яг хааны энэ гэж мөгөөд. Тэгээд байжсэн чинь нэг хятад эмэгтэй бичиж байна. Би ингээ сар баймаар байна. Тэгээ надад ингээд сар эсвэл 3 сар ч байж магадгүй. Тийм учраас би эхлээд үзмээр нэгэд байрагч үзмээр нэгэ. Тэгээд би эмхтэй юм байна. Та Монголд ингээд ямар зорилгоор ирж байгаа вэ? Энтрийг асуусан чинь Монгол докторын зэрэг хамгаалж байгаа тийм эмхтэй юм байна л да. Тэгээ би за угаасаа нөгөө ил жуулчлалын хамгийн өндөр ачаалттай үе ингээд дууссан хоосон байж хахаар why not гэж бодоод тэр эмэгтэй битээр хөрөлцөөд манай дүү тэр эмэгтэйг дагуулж очиод байраа үзүүлэн гээд өөрөө тэр эмэгтэйтэй танилцаад ямар шуун хүн юм бэ мэдчихэд тэргээд би дүүгээ уулзуулсан хгүй би өөрөө дэмжиж байхгүй байгаа юм чинь. Тэгээ уулзуулсан чинь гайгүй эмэгтэй нэг тэгээ бид хоёр хоорондоо WeChat нэмээд WeChat-аар би пассвортыг нь хуулгын тэрийн зургийг нь аваад гэхдээ нөгөө анх удаага би байраа ингэж 3 сараар ингэ түрээслүүлж байгаа учраас хоёулаа ерөөсө бүх тооцоогоо Airbnb-гээр л хийн гэж би анх хэлзахгүй яагаад гэвэл дөнгөж гой засвар орсон байгаа байр энэ төр юм чин тий. Тэгээд тэрнээс хойш байжсэн чинь одоо энэ амьдэрсэн хятад эмэгтэй маань нэг бус удаа манай байран дээр амьдэрсэн дандаа урт хугацаагаар 1 сар 45 хоног гэх мэтчлэн тэгээд өнгөрсөн 1 жилийн хугацаанд миний зогсон байсан дийлэн хувийн орлогыг одоо энэ эмэгтэй надад ингээ бүрдүүлж өгсөн байгаа. Энэ өвөл ирнэ гэд бас тэгсэн. Тэгтээ одоохондоо чимээгүй лээ. Нэг ихсэн хүлээгээ байжлаа. За тэгээд өөр одоо Airbnb дээр яаж листинг хийх үү гэдгийг бол YouTube дээр зөндөө олон бичлэг байгаа. Хамгийн түрүүнд байраа бэлдэн шүү дээ, мэдээж байраа бэлдэхдээ миний энэ байр бэлдсэн тухай Instagram дээр уг нь тодорхой яг би яаж бэлдсэн, юу бэлдсэн гэд байгаа. Airbnb дээр тохиргоогоо хийн. За энэ байрыг доотлон хамгийн доотлолтой 2 өдрөөр 3 өдрөөр 7 хоногор ч юм уу тий букинг хийж болно гэх мэтчлэн тохируулга хийн. За тэгээд календар дээр одоо жишээ нь би өвлийн намрын одоо тий жуулчин эрдгүү тийм улирлуудын үнийг нь арай бага тавиад яг эд одоо 5-аас хойш 5 за би бараг 6 7 8 9 сарынхаа одоо үнийг нь арай өндөр тавьдаг ч гэх мэтчлэн тий тиймэрхүү тохиргоогоо өөрөө бодож жогоод хийсэн.
За ингээд 5 сар боллоо. Би бол яг юу хүлээхээ мэдэхгүй. Гэхдээ би энэ байрыг Airbnb дээр тавиад төрөөслүүлээд $10,000 цуглуулна гэсэн зорилготой байсан. Анх ерөнхийдөө тэгж баримжаасан байхгүй юу? Яагаад гэвэл би өөрөө байр худалдаж авдаг одоо энэ 2023 оны 100 ирэхээс өмнө Монголд Улаанбаатарт байгаа Airbnb дээр байгаа байрнуудыг ингээл хараад явуулсан чи амар хурдуурдан бүхлэдээ дууссан заяа. Тэгээд би за энэ айгу боломжтой юм байна гэдэг. Тэгээд би $10,000 бол хийчих байх гэж бодоод би $10,000 зорилго гэх юм уу зүгээр яг тэр $10,000 тийм одоо баримжаа аваад тэрийг бүгднийг би хадгална гэсэн зорилго тавиад эднийхээ төсгөлт нь хэдүүлээ жоохон тоо мэдээллүүд ярихтаа би энэ талаар өөрчлөлт яриад. Сая яг энэ нэг жилд ямар одоо анхааруулжтай зүйлүүд болсон бэ? Ямар fuck up-ууд бас болсон бэ гэдгийг одоо эхлээд ярив. Зуулчныхаа уйлдралтай зоолгосон. За тэгээд зуулчныхаа уйлдралтай зоолгоод юу болсон бэ гэдгсэн чинь мэдээж ус тасарсан. Би нөгөө нэг ус тасрах тийм хуваар хаяг энтергээд тэрийг өгөн шалгасан чинь ингээд манай харьяа хороо мороо ерөөс ороог усахгүй. Тэгэхээр би за тасрахгүй юм шиг байна гэж найдаад ямар ч бэлтгэл хийгээгүй. Яг тэр ус тасардаг үеэр нэг гест маань бүр 7 хоногийн бүгдээсэн заяа. 7 хоног гэдэг чинь тий бас л хөөрхөн орлого штэ. Тэгээд тэр гест маань ингээд чек ин хийгээд орчоод байжсэн чинь 2 хоногийн дараа байлаа. Усан таслаа. Ус тасарчтээ. Чин 6 сар байсан баха. Над руу ингээд бичээд яана энэ халуун ус байхгүй юм шиг байна. Яах вэ? Би амар сандраад нөгөө байрныхаа групп чат руу хүү халуун ус яасан бэ гэдгсэн чи хүү халуун ус тасарсан штэ. Тэгээд би яалтчгүй гесттэй тайлбарлаад ингээ манайх ингээд ийм онцлогтой хот юм аа. Ингээ ямар ч гэсэн үнэн өчгөө тайлбарлаа. Учраа тайлбарлаад ингээ ийм л бас уучлаарай. Тэгээд та өөр бусдаа газар олоод амьдрсан дээр хаа гэх тэгээд бид нар ярилцаад 2 хоногийнхаа мөнгийг нь би авч үлдээд үлдсэн мөнгийг нь рефанд хийгээд одоо энэ асуудлыг шийдээд тэгээ байжсэн чи ус нь ирчтэй нөгөө ус нь тэгээ араас нь тэгээ яг энэ 6 сард манай нөгөө нэг байрыг хариуцдаг хүн хин юм бэ яаж одоо нэг төгсөлт юм бэ гэж хүмүүс их асуудаг давчхан ингээс хариулчих. Надад Улаанбаатар хот амьдардаг. Тэгээд цэвэрлэгээ хангамж энтрийг нь хариуцдаг. Тэгээд би орлогын 20%-ийг нь дүүд хувааж өгдөг байгаа. Манай дүү тэр үеэр яасан ч үлээд ажил гараад өөрөө очиж цэвэрлэх боломжгүй болоод нөхрөө явуулдаг байхгүй гэсэн чинь нөгөө нэг дүрмийг заавал баримталдаг байхгүй манай дүүптээр бүх цэвэрлэгээ дуусаад бүх юмаа шалгахтаа манай орон хүнжлийн даавууч цагаан өнгөт дэсвэр дааваа штэ тий. Заавал нөгөө хувцсны тоос ордог нэг юм роллер байдаг штэ тийм өнхрүүш тэр өнхрүүшээ заавал ингээд эмхтэн хүн чинь ингээд цэвэрлж мөлжин ч мөс нь унаал үлдчих юм билүү тийм үстэй. Тэгээд тэрүүгээр заавал ингэж цэвэрлдэг байхгүй юу. Дэрэн доор хэсгээ нөгөө дэвсгэр даав энтрээ тэгээд бүх юмаа ингээд роллердох хэвээр орон дээр байгаа. Тэгсэн чинь манай хүргэн тэрийг хийгээ мартцсан заяа. Дээрээс нь хогийн савнаас хогоо гаргахаа мартцсан бас. Тэгээд араас нь эрэхтэй хүн ордог байхгүй юу. Өөрөөр нисч ирлүүдээ. Би нөгөө өөрөөр юм чинь өөр унтчаа штт. Надрын бага мессеж чижсэн. Тэгээд орондоо ч ус байсан. Хогийн савнд хог байсан гэдэг. Уусаа би тэр хүний ингээд нөгөө амар тийм disappointment болж байгаа тэр нөгөө point-ийг мэдж ойлгож байгаа байхгүй надад амар харамсалтай тэр нь. Тэгээ би яана ёстой уучлаарай манай нөгөө нэг cleaning service хийдэг хүмүүс манд ингээд ажил гараад би тэгээ өөр хүн дуудсан чинь ийм асуудал үүслээ. Ёстой уучлаарай та ингээд би танд ингээд full refund хийж өгөө. 1 хоног амьдарч байгаа байхгүй тэр хүн чинь шүн 2-3 цагт орж ирэнгүүтээ наад би өглөө тэрийг сэрээд 9 мөцийн үйтчлүүд харж байгаа. Тэгээ тэр хүн мэдээж тэр шүнийг тэнцээ өнгөрүүлж байгаа. Би тэрийг тэгээд мэдээж тооцохгүй би танд шууд бүгднийг full refund ёстой уучлаарай ингээд би анх удаага ийм зүйлтэй ийм fuck up-д тулгарчлаа. Тэгээд миний хариуцлагагүй байдлаас боллоо малаа. Тэгээ нөгөөд чинь жоохон мэдээж дурамчхан л байгаа юм л та. Тэгээ за ойлголоо. Би тэгвэл юу check out хийлээ шүү гэ. Тэгээд тэр хүн хэд хоног амьдрах байлаа да. Бас хөөхөн чинь 5 хоног байх байсан заяа. Йоо 6 сард би ингээд нийтдээ бараг 10 хэдэн хоногийнхоо орлогыг ингээд автчихж байгаа байхгүй юу. Тэгтээ окей туршлага болсон. Тэгэл би тэр 6 сард энэ хоёроос өөр хүн ороогүй. За ус ингээд тасарчдсан байна. Ямар ч байсан би 6 сарда дамжуулаад би стори дээр ч гэсэн биччихсэн. Надад ингээд бойлерны найдвартай компани санал болгооч хүмүүсээгээ. Тэгээ би бойлерны компанитай холбогдоод 60 литрийн жилүүдэд бойлер байлгах өрөнд тавилсан. Тэгээ за ямар ч гэсэн ирэх жил ус тасрахтай бол тулгарахгүй байх. За тэгээ цэвэрлэгээ мэдээж юм чухал юм найдвартай хүнтэй ажиллах. Тэгээ тэр хүн маань ингээ ажиллаа ойлгоод сайн гүйцэтгэх гэдэг бол бас маш чухал. Гэтэ манай хүргэн бол мэдээж яг туршлага гуутцсан тий анхудаа очиж байгаа учраас тиймэрхүү факапууд болсон байгаа. Өөр чинь юу боллоо? Тог тасарсан. За тог тасрах бол яах вэ? Дасраад ирж байгаа. Тэрийг бол би контролдохгүй. Нэг удаа байрныхаа өнгийг өлөөдөө төлөөгөө энэс болоод нэг удаа тог тасалчлаа яалаа. Тэгээ тэрнээс хойш би нэрээ My Tog цэг имэн дээр
урьдчилаад нөгөө мөнгө ичж болд юм л шүү дээ. Тэрийг нь ашиглаад дандаа одоо урьдчилаад 100 мянгаар цэнэглээд явчихж байгаа. Тэгэхээр амар нөгөө 6-7 сарда орж баймаж алхах таахгүй тэр нэг амар интернет мэдээж тасарч ирсэн, Univision-ийн төлөвлөгөө мартчихжсэн. Тэр ч жоохон бас хурдан шийдэгддэг асуудал. Сая сүүл тэгээ нэг Монгол эмэгтэй орсон чинь тэр Монгол эмэгтэйд маш их баярлаа. Маш их намайг ойлгож хандсан. Нөгөө манай карант дэвтэрчдэг байхгүй юу? Өмнөх гест нь жоохон хүчтэй эргүүлээд ч юм уу да мэдхгүй ямар ч тэр карантыг ингээд эвдэлсэн. Гэхдээ ус нь бол зүгээр гоожж байгаа, зүгээр тэр карант нь ингээд салаа унцаахгүй. Ийм онцгой зүйл болсон ч гэсэндээ надад 5 хоттой ревю үлдээсэн, маш их баярлж байгаа. Би ингээд бодохдоо үн 7 сард хамгийн нөгөө их жуулч ирэх байх гэж бодсон байхгүй. 7 сард наадам метр болдог те. Тэгсэн чинь 7 сар байгаагүй. Миний хамгийн бүтэн дүүрэлт айгүй тийм дүүргэлтэй сар ямар сар байсан бэ гэхээр 9 сар байсан. 10 сард хүртэл одоо би бичлэгийг өнөөдөр 10 сарын 26-нд би бичлэг хийж байгаа. 10 сарын 26-ны байдал ирэхэд байлгүй шээ. 1 2 3 4 5 гест авсан байгаа байхгүй юу. За тэгээд нэг жилийн дотор ихэд нэг иймэрхүү байна. Ямар ч байсан гадны жуулчд бол маш найрсаг, мэдээж миний зүгээс баг зэргийн алдаа гарсан. Тэр болгоныг ойлгож хүлээж авсан. Ихэнх гадных ингээ бүгдээрээ ревю бичдэг. Тэр нь амар хөөрхөн 3 удаа супер хост болж байгаа. Тэр супер хостыг 3 сар тутамж нөгөө оноогоор нь шалгаад тэгээд оноонд нь хурж ивэл супер хостын тэр нөгөө мэдээллийг шинжилээд чи дахиад супер хост болоо баяр хүргэе keep going гэж Airbnb ч бас хөөрхөн бас Airbnb-ийн нэг бас нэг юм хөөрхөн санагдсан юм юу гэдгсэн чи надад нэг юм 14 хоногийн хугацаатай захиалсан тийм букингээс аахгүй юу. Тэр маань канселдч тийм тэр хүн ирэхээс өмнө канселдсан. Тэгсэн чи Airbnb өстө уучлаарай чи анхныхаа cancellation-ыг авлаа зүгээрээ ийм юм байдаг. Гэхдээ санаа зовоод ах юм байхгүй чи юу амжилт хүсье. Тэр надад бас амар хөөрхөн санагдсан. Яг миний нөгөө анхны cancellation байсан болохоор мэдээж надад тийм би хэлээ нөгөө cancel гэж юус хүлээж аваагүй. Ямар онцгой бэ. Тэгээ энэ 14 хоног байх байсан хүн маань ингээ cancellчлаа гэсэн үүднээс би хүлээж авсан учраас яг надад энэ ирсэн мэйл нь айгу тийм сэтгэл дулаахан санагдсан. За одоо тэгээд жоохон тоон хэсэг рүү орё. За би нэлээд нуршчлаа суурь. Би уг нь өөрийнхөө ийм урт бичлэгүүдийг юу н 15-аас 20 минутаас хэтрүүлэхгүй байхыг хичээхийг хүсдэг. Яа тэгвэл бид нар чинь бүгдээрээ л ажил хийж байгаа. Бас би төрсөн хүмүүс учраас хин удаа яриад байхыг хараад бах тийм зав байхгүй. Репорт маань бэлэн боллоо. 2023 оны 10 сарын 10-наас 2024 оны 10 сарын 25 хүртэлх репортыг би хараа сууж байна. Нийтдээ 202 өдөр бүклэгдсэн байна. Нэг гест дунджаар 6.7 хоног одоо амьдэрсэн. Тэгтээ энэ бол жоохон юун тоолдоо. Нэг тийм зөв топ биш яа. Тэгвэл нөгөө хятад хүн маань 90 хоног амьдэрсэн байгаа ганцаараа. Тэгээ бусд нь дандаа богино хугацаагаар тэгээд ерөнхийдөө жуулчны өмнөх улиралд дунджаар 2-3 өдөр хүн байдаг. Яг эд жуулчны үеэр бол нэг 5-6 өдөр дунджаар нэг гест байсан. Байран дээр тавьсан үнэ маань ингээд дандаа хэлбэлзэж явдаг. Хамгийн хямдтай нэг $36 илүүтэй өдрийн хурж исэн. Тэгээ хамгийн өндөртөө нэг $50. За тэгэхээр 202 өдөр 202 өдөр дээр чинь араас нь нөгөө хятад хүүхэн маань бит хоёр дараа нь сүүл нөгөө WeChat-аар нэмэлцээд WeChat-аараа тохиролцоод нөгөө яг тэр 90 хоногийн дараах тэр чинь одоо танил болчихж байгаа юм чинь тий. Тэгээ найдвартай мөнгө хөргөө төлөөд паспортынхаа хуулга интернет байсан. Гэтэ энийг бол би үнэхээр өөрийнхөө хариуцлага би нэг бол өөрийнхөө хариуцлага рискт оролт хийж байгаа. Яа тэгвэл за хятад хүнтэй би ингээд чатлаад ерөнхийдөө хятад хүмүүсийн нэг одоо юу гэдэг олон жилийн амьдарсан учраас ч тэр юм уу те ингээд ерөнхийдөө нэг аж байдлыг нь гадарлаад мэдэрч байгаа. Тийм учраас дараагийн удаа тэр эмэгтэй сар болоод 45 хоног амьдарсан юм байна. Тэр үед нь би Airbnb-гээр яхаа хойлоо шууд эмчэнэ тохиролцчихгээд WeChat-аараа л мөнгө төргөө нааш тааш болгоод авцсан. Тэгээд одоо энэ өвөл өгөн дахиад ирнэ гэсэн би амар хүлээгээл яаж байгаа. Таньдаг үндэ тэр чинь баг таньдаг болчихсон юм бит өөр. Тэгэхээр ерөнхийдөө нэг 250 хоног юм байна. Тэ 250 хоног гэхлээр тийм чамлахаас чанга хатаг байгаа байхгүй. Тэгээд за нэг 6-аас $7,000 юм. Тэ 10,000 гараа хөрөөгөө. Гэхдээ би бүх орлогоо би бүгднийг сэвэлсэн. Хамгийн ихэнд дурдсан $10,000-ийнхоо зорилготой бол хүрээгүй. Тэгээд дундуур нь би 20%-ийг нь би дөвдөд төлж байгаа. Байрны мөнгө сар болгоныг 100,000 төгрөг, зарим өвлийн сардаа бол нэгэн өндөр гардыг билээ бараг 200,000. Univision сар болгон 50,000, ашигын маржин
Тэр мөнгөө би хэрэг банкнд 6 сарын хугацаанд ч юм уу 1 жилийн хугацаанд тавьсан бол энэс илүү их мөнгөтэй болох байсан л та. Гэхдээ яг хуу энэ чинь үйл хөдлөх хөрөнгө гэдэг утгаараа тий явандаа өснө урт хугацаанд харах юм бол энэ чинь ингээ өснө тий. Тийм учраас надад бол тийм амар харамсаад ах юм бол байхгүй. Энэ хичээл би ч гэсэндээ хичнээн одоо захиалга тийм их байхгүй. Энэ жилийн ашиг байсан ч хамаагүй тий. Ерөөсөө би нэг урт хугацаагаар ямар нэгэн хүнд төрөөслөлөө гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл цэвэрхэн байранд хүн болон орж ирээ гараа явахт нэлээд цэвэрхэн л байр ингээд цэвэрхэн л байгаад байгаа байхгүй. Өөр нэг хүмүүс ингээд бүтэн 12 сарын хугацаатаагаар ороод өдөр болго амьдрын гэдэг юм бол ерөнхийдөө надад бол айгүй харамсалтай санагдана. Одоо миний тэр бэлдсэн орчин тий худалдаж авсан эд зүйлс. Тэгээ дээрэс нь өөр нэг давуу тал юу гэхээр би өссөн үедээ Монголд очихдоо хэрэг байр маань одоо тэр байраа би өөртөө зориулаад хоосон байлгаж болж байгаа байхгүй гест авахгүйгээр. Тэгэхээр би өөрөө очих бүрдээ тухтай өөрийнхөө гэрт байх боломжтой гэдэг. За тэгээд асуулт байвал асуугаарай. Тэгээд цаг заваараа би хариулаад явъя. За баярлалаа. Тэгээд миний 1 жилийн Airbnb хост хийсэн туршлага маань нэг юм байна.